За юу ч усан авт. Би нэг бэлтгэлдээ орох гээд ирсэн байна. Өнөөдөр 5 дахь өдөр, өчигдөрний 4 дахь өдрийн бэлтгэлийн контент оруулыг хийж байгаад чадсангүй. Ягаад тэгэхээр өчигдөр манай нөгөө зураг авалтын багийнхаа бүгдээр нийлээд дуу гаргаж байгаа. Тэгээ тэр дууны rehearse буюу нөгөө бэлтгэл хийж байгаа үйл явцыг видео болгож behind the scene хийх шаардлагатай болоод тэгээд яаралтай байдлаар бид нэр цуглаад ажил хийгээд тэгээд бүр шөнө 12:01 гэж гэртээ хайрсан. Нэг асуудал нь юу вэ гэхээр өчигдөр би уг нь өглөө гараад бэлтгэлээ хийгээд дууссан. Бэлтгэлээ хийж явах явцдаа амар олон юм ярьсан буюу маш их мэдээллийг хуваалцъя гэж бодоод тухайн контент дээр тэгээд уг нь хадгалсан байсан. SSD дээр хуваалцсан байсан бохоггүй. Гэсэн чинь зураг авалтын явцад hard drive дүүрээд ямар нэгэн зүйл устгахаар болоод би тэгээд уг нь тэднийг устгаагүй өөр юмнууд устгасан гэж бодсон чинь өчигдрийнхэн контентын бүх видеонуудыг устгацсан байлээ. Тэгээ өчигдрийн бэлтгэлийн контент бол орж чадаагүй. Өчигдөр бол үндсэндээ би 12 км зөөлөнгүүгээд тэгээ сунгалт хийгээд warm up үе мөчний халаалт хийсэн. Араас нь жоохон сунгалт хийгээд тэгэл ер нь бэлтгэл дууссан. Гэхдээ энэ гүйж явах явцдаа би маш их зүйлийг ярьсан. Хоолны тухай, хувцсны тухай. Тэгээ өнөөдөр би бас 10 км зөөлөнгүүгээд өмнөх контент дээр амласан ёсоор core дасгалууд яаж хийдэг вэ гэдгийг 2 парт болгоод оруулчих. Тэгэхгүй бол нөгөө хит урт видео болоод өнөөдрийн бэлтгэл бол 10 км зөөлөнгүүгээд тэгээ core дасгалыг хийх ёстой байгаа. Би бол 2 удаа хийн. Нэг сетийг л бичлэгэндээ оруулъя. Тэгээ тэр сетийг та хийж үзээд хэрвээ хөнгөн байвал 2 удаа хийж болно. Эсвэл нэг удаа хийхдээ хугацааг нь уртцгаад хийж болно. Жин ямар нэгэн зүйлийг өргөөд бас хийж болно. Би бол ямар нэгэн зүйлийг өргөхгүй зүгээр зөвхөн өөрийнхөө би дээр 2 удаагийн сет хийн. Та бүхэн бас өөрөөгөө хийгээрэй. Бэлтгэлдээ орцгоё. Garmin-ы тэмцээнд орсон юм аа. Garmin-ы тэмцээнээс надад нэг юм малгай өгсөн. Тэрийг нь өмсчихье гэж бодлоод миг тогтоох шаардлагатай болоод миг тогтоохгүй болцоо хол тавьчаад влог хийхээр дуу зөөлөн сонсогдоод ердөөс миний дуу сонсогдохгүй байгаа юм шиг үлээ. Тэгээд өнөөдөр миктэй гараад ирсэн. Тэгээ микээр рекорд хийгээд одоо тест хийж үзье. Микээр хийх нь цаа ялгаагүй өрөө тохгүй байх юм бол бас хэлээрэй. Комент хэсгээр биччихээрэй. RS Mini 4 утас камерын зориулсан гимбал ашиглаад яг жижигхэн бүртээ тохирсон юм болж авъя да гэж бодоод байна. Өнөөдөр Evo SL гэдэг Adidas-ийн пүүз өмссөн. За энэ пүүз бол гадуур зүгээр outfit дээр ч өмсч болно. Эсвэл бэлтгэлдээ өдөр тутмын бэлтгэлдээ өмсч болно. Зөөлөнгүүлэлт, темпо, long run хийхээс илүү темпо гүйлт, тэгээд интервал гүйлт, зөөлөнгүүлэлтүүд хийж болно. Light strike маш хөнгөн. Тэгээ нөгөө long run-ыг 21-с дээшээ за 26 км байж болно. Би бол гүйж утсан гайгүйсэн. Ер нь 30 минут гараад ирэх юм бол жоохон арай хатуудах юм байлээ. Аль болох богино трейн зөөлөн одоо бэлтгэлдээ өмсвөл бас зүгээр интервал гүйлтүүдэд бас маш тохиромжтой юм пүүз байгаа. Гутлын хувьд юм биш. Өнөөдрийн бэлтгэл гутал хамгийн чухал байдаг учраас би та бүхэнд гутал хэлээд байгаа. Би бас нөгөө Garmin-ы цаг ашигладаг учраас Garmin-ы малгай өмсчвэр бас надад их тохиромжтой байна. Тийм учраас өнөөдрийн бэлтгэлийн цэцлэлт бол маш гоё байна гэсэн үг. Нэвт. За гараа. Хүзүүгээ сайн халааж өгнө. Одоо энэ ташаа таацны хөдөлгөөн бол маш чухал. Өнөөдөр өглөө би уг нэрт бусад бэлтгэлээ хийж явсан ч өчигдөр бүр оройтод шүн болтол юм хийгээд тэгээд өглөө босч эрт босч чадаагүй. Баахан зураг авалт хийсээр байгаа. За өдөг сайн халаах хэрэгтэй. За тэгээд зөвлөн бэлтгэлээр эхлэх учраас бэлтгэл нь өөрөө бас халаалт болчихно. За одоо өдөр гүйлтийн зам дээр очино. За одоо гүйлтийн зам дээр. Би энэ хамгийн захих нь энэ зам дээр хөвчлөг гүйдэг өөр тасцсан. Удаан гүйж байгаа. За өнөөдөр чи 10 км зөөлхөн гүнэ. За ингээл тавьчих. Дуу болтой ч үс өсөж байгаа гэж бодож байна. Хөлөө сав дасгалаа нэрээ байнга хийчих бол. Ноор босон дасгалуудаа хийхгүйгээр үндсэн дасгалаа хийгээд эхлэхээр гимтлэх гээд байгаа юм шиг санагдаад идэг. Би бол байнга яг хийж заншсан юмнууд бол байнга хийдэг. Бэлтгэлийн өмнө. За одоо цагаа эхлүүлнэ. Treadmill дээр байгаа. За энэ өнөөдрийн бэлтгэл хөнгөн 10 км гүйхстэй recovery гүйлт. Одоо 8:0 дээр би бол нэг 12 дээр гүйчүүл зүгээр юм болоо гэж бодож байна. 12 дугаар левел дээр гүйчүүл зүгээр хаа. За нэг тэр чинь хэвлээ 5:0 вэ нүү 5:30 вэ нүү? Хараат 5:0 5:0 гэдэг чинь
50 минут болно гэсэн үг. За recovery гүйлт учраас pace 5-0-таар маш хөнгөн гой гүгээд дуусган. За тэгээд хойноос нь жимийнхаа core дасгалуудыг хийж эхэлнэ. Өнөөдрийн бэлтгэлийн хамгийн чухал зүйл бол core дасгал байгаа. Тэгээд би нөгөө сүүлийн үед жоохон ядарсан мэдрэмж аваад байгаа учраас бэлтгэлийг жоохон зөөлөн болгоод хөнгөлцсөн байгаа. Энэ 7 хоног эх 7 хоногоос бол буцаад волюм нэмнэ, хурдаа нэмнэ. Тэгээд хоолтой бас зөв хоолт руу оруулна. Энэ 7 хоног ер нь бол жоохон өөрийнх нь carb loading бол маш их хийгээд жоохон жим нэмсэн байгаа гэдээ та бүхэнд хэлсэн. За 1 км гүйлээ. За нэг жоохон хоолтын тухай ярих гэж бодлоо өнөөдрийн бэлтгэл дээр. За би ер нь өглөө босоод шинэ 7 хоног хэлж ийн гэж бодох юм бол хөнгөн бэлтгэлээ. За өглөө босоод шууд усуугаад гараад гүүгээд бэлтгэлээ хийждэг. Тэгээд бэлтгэлийн цаг бол хөвчлэн өглөө 5 цаг, 6 цаг гээд хийдэг. Зарим урт гүйлттэй өдөр эсвэл тэмцээний өдөр бол бүр өст босны 3 цаг 4 цаг гэж босоод 5 6 цагийн бэлтгэл юмдаа бэлдэн. Заримдаа 4 50 5 цаг гэхэд бэлтгэлээ эхэлсэн байна. Өглөө өст. Тэгээд өглөө өст босоод ахаар нэг өдөрт 2 өдөр амьдраад байгаа юм шиг санагддаг. Нэг өдөрт 2 өдөр амьдраад байгаа юм шиг. Ягаад тэгэхээр тэглээд босчаад гэртээ ирээд жогомтож амраад тэгээд босонгот дахиад өглөө болж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Өглөөний цайгаа уунаа. За өглөөний цай бол нэг хүнд юм оож идэхгүй. Ер нь нэг талах зүг юм бол сүү, ус мус ч юм уу. Хойлоод идээд орчин хөнгөн бэлтгэлтэй өдөр бол тэгээ авокадо өндөг шараад идчихнэ. Талахтай. Нэг тиймэрхүү ер нь хоол тийм. За тэгээд өдөр бол баквит гэдэг нь шүү дээ. Баквит гэдэг чи одоо бор будаа юм одоо ер нь бор үр шүү дээ. Тэгэхээр тэр үрийг ер нь бол хар шүлтөө байцаа, юуцаа, бууцаа, жууцаа гэдэг ногоонод бүгдийг нь холиод тэгээд луунтай хар шүлэн дээр хийгээд тэгээд дээр нь баквит буюу бор будаага за хэрвээ 2 аяг хоол хийж байгаа бол 2 хатаг бор будаа хийн, 1 аяг хоол хийж байгаа бол 1 хатаг будаа хийн. Тэгэл яг л таардаг. Өдөртөө бол нэг тийм хоол идчихнэ. Ер нь бол ланч гэсэн үг шүү дээ, тий. Дараа нь оройн хоолн дээр бол хөвчлэн будаа та хоол идвэл зүгээр байдаг. Будаатай хуурга одоо юу ч үдэ. Эсвэл төмстэй стейк ч юм уу. Мах цөнхөлсөн будаа нэг 100 200 г будаа байж болно. Яг тэгвэл будаа бол нүрс баялаг маш хэрэгтэй. Энергийн их үүсвэр гэж үзнэ. Мах бол уурга сайтай. Тэгэхээр гэмтэл бэртлээ сэргийлэн, чин дэмжин, хөвчлө өхрийн мах, гэн цээж мах иддэг. За тэгээд тэмцээнтэй өдөр бол бүр тэмцээний одоо эхлэх цагаас бүтэн цагийн өмнө, биш 3 цагийн өмнө босоод одоо идэх уух юмаа ууж идээд гидсээ бэлддэг. Гинт нөгөө тэмцээний цагийн өмнө биш 30 минутын өмнө биш. Тэмцээн эхлэхээс 3 цагийн өмнө одоо энергийн их үүсвэр бол хоолнуудаа иднэ гэсэн үг. Тэмцээний өмнөх хорой бол мах ихтэй, будаа ихтэй. Тэгээд банантай хоол идэнэ. За хоолыг идэхдээ оройн хоолыг 6 цагаас хойшлуулахгүйгээр идчих хэрэгтэй. За 6 цагаас хойш өлсөдөө ивэл банан, алим ч юм уу тиймэрхүү юм идчих хэрэгтэй. Сүү ууж болов хэрэггүй. Яагаад гэвэл тэмцээний өдөр нөө гидс эвгүрх сүүсүүн бүтээгдэхүүн ер нь бол хэрэглээд димий. За тэмцээний өмнөх өдөр спагетти хоног төл зүгээр эдэг. Маш их энерги их үүсвэр eat pasta, run pasta гэж байгаа. Тэгээ паста идээд хурдангүйгээр идэх. Маш их энерги их үүсвэр учраас хүмүүс паста хідэн. За тэгээд ер нь carb loading маш сайн хийж хол тэгээд урт хугацаанд хурдангүйж чадна гэсэн үг. Тэмцээний өмнөх өдөр маш сайн идэх хэрэгтэй. За тэгээд тэмцээний өглөө боллоо. Идэх хооох юмудаа бэлдсэн байна. За тэмцээн миний хувьд хөвчлэн нөөц ус энерги өгдөг учраас овёс их иддэг. Овёс нэг 200 г овёсыг халуун усанд хийгээд тэгээд үзэмтэй golden rice ч юм уу эсвэл brown rice хийгээд тэгээд дэвтэйчдэг. Тэгээд дэвтэйгээд болонготон дээрээс нь зүгийн бал хийчин. Тэгээд зүгийн бал хийгээд дээр нь бас болж өгвөл нэг банан миксертэй хийчих юм бол маш гоё болдог. Хамтанч гоё болдог. Идэхэд ч гоё болдог. За тэгээд уурга ихтэй юмнуудаас бол тэмцээний өдөр болж байгаа хол исэн дээр өмнөх оройноо идэх хэрэгтэй уурга ихтэй хоол юмсыг тэгээд тэмцээндээ орноо. Тэгээд тэмцээндээ орохдоо мэдээч гүгч нар юу хэрэглэдэг вэ гэхээр өөртөө таарж тохирсон энержи гелүүд за мөн электролит агуулсан уснуудыг ууж хэрэглэнэ. Калори, свит, содиум байдаг жишээ нь Монголд бол түгээмэл байгаа. За энэ бол давс гэсэн үг ер нь хүний биед давс хэрэг болно. Тэгээд хөлсөөр давс гадагшлуулна. Тийм учраас содиум сайн уух хэрэгтэй. За тэгээд магнesiум бас сайн ууж явах хэрэгтэй. Кальц, кали, магний тэгээд B12, B6 витаминууд бас ууж ивэл зүгээр. Оливын жимс бас сайн идэх хэрэгтэй. Биеийн эрдэс бодис, ус, нүүрс ус тэгээд тослогийг маш сайн зохицуул бэлтгэл юм одооноос хийгээд тэгээд Улаанбаатар марафон бол одоо нөгөө гелүүдээ, электролитүүдээ бүгдийг бидэд тасгацсан байна гэсэн үг. Одооноос нөгөө баг багаар хэрэглээд авах хэрэгтэй. 7 хоногт 2 удаагийн одоо холын гүйлт, интервал гүйлт, тэгээд нөгөө темпо гүйлтүүд дээр чиглээд авах хэрэгтэй.
Монголд Morinaga гэдэг Японы энержи байдаг. Цэнхэр CUGS-нээс зарагддаг да. Тэрнээс аваад бэлтгэл дээр ууж хэрглэж сурах хэрэгтэй. Хүн ер нь нэг цагт 65 г нүрс усыг одоо эрчимтэй бэлтгэл хөдөлгөөнд зарцуулна. Тэгэхээр нэг цагт яг 40-60 г-ыг бол байнгын нүрс ус авч явах хэрэгтэй. За энэ танд машин бензинээр явдаг шиг таны бие ч гэсэн бензин болно гэсэн үг. За тэгээд тэмцээ дөнгөж дуусаад бэлтгэл дуусаад хүнд бэлтгэл дуусах эсвэл тэмцээний дараа гүйлт дуусны дараа та уурах сайтай хоол хүнс идэх хэрэгтэй. Нүрс ус сайтай бас хоол хүнсээ ч гэсэн идэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бие чинь сүлдэн булчингийн мас алдна. Нэг усны булчин шоконд ороод тэгээд өөрийгөө идэж эхэлнэ гэсэн үг. Тийм учраас булчингийн мас алдахгүй байхын тулд та тэмцээнд дуусаад 30 минутын дотор уураг тэгээд магнesium, нүрс ус, глюкоз агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэх хэрэгтэй. Тэгжиж би чи хурдан сэргэн тэнхрэн турах чинь гэдэг нэг хүмүүс хүнд бэлтгэл хийгээд зүрнөө айгүй ингээд турцсан мэдрэмж төрдөг. Хүнд бэлтгэлийн дараа эсвэл тэмцээний дараа мэдгэдэггүй 2-3 кг хассан байдаг. Энэ юутай холбоотой гэхээр hydration буюу хүний ус шингэний зохицуулалт усны дутагдалд ороод тэгээд жингэн багассан байдаг. За энийг хүмүүс буруугаар ойлгоод нөгөө хамаг өөхөө шатаадсан байна гэд баярлаад тэр хэмжээний барих гад хоол хүнс сайн иддэггүй бас усуудгүй. Тэгээ ус уухгүй яваад байхаар толгой өвдөн шингэний дутагдалд орно. Судас нарийнсан. Тийм учраас ус сайн авах хэрэгтэй. За би Монголд байхдаа ер нь хөвчлэн магнesium 400 гэдэг Denk Farm байлаа. Тэрний магнesium 400-тайг аваад уудаг байсан. Аптекууд зарагддаг да. 400 г-тай 500 мг-тай гэж бас өгдөг. 400 мг-тай гэж өгдөг шиг санагдаад байна. 200 ч өгдөг л бас. 200 бол хүүхдүүд эсвэл 2 хувааж ууж байгаа хүмүүс, өдөрт 2 хувааж ууж байгаа хүмүүс авдаг. Тамирчид бол ер нь 400-аас 500 мг өдөрт магнesium хэрэглэж явах хэрэгтэй. За тэгээд энэний дараа өдөр хоол идээд 20 хоолоо идээд өдөрт бол нэг банан, нэгээс 2 ширхэг бананыг бол идчих хэрэгтэй. Зүгээр юу хасах ёстой вэ гэхээр хит их гурил идэхгүй байх, хит их гурилан бүтээгдэхүүн, хит их будаа идэхгүй байх. Тэгээд байнгын нөгөө снэк идээд яваад идэх хүмүүс байнгын снэк идэхийг болох хэрэгтэй. Deep fried бүтээгдэхүүнүүдийг бүр идэхээ болж хэрэгтэй гэсэн үг. Гүн шарагдсан дээ. Одоо шарсан дахиа одоо юу ч үгүй. Тэгээ нөгөө Oreo, янз бүрийн бичээ. Тэд нар бол ер нь их зөвхөмжгүй бүтээгдэхүүнүүд. Тийм учраас идэхгүй байвал зүгээр. Хүмүүс нөгөө жоо үзэж байгаа мэдрэмж авангуудаа шууд очиж юм идээд идэг. Юм идэхгүй тэрний оронд ус уугаад авах хэрэгтэй. Юм идмээр санагдвал ус уучих хэрэгтэй гэсэн үг. Үндсэн өглөөний цай, оройн хоол. Энийг идсэн бол тэгэл бусад өөр юм нэг идээл яваал ингээл амандаа ингээл нэгээр нь хийгээ яваад хахаар хүний жин нэмэгдээд идэг. Маш их калори цуглуулдаг. Эрчимтэй бэлтгэл хийж байгаа тохиолдолд хүмүүр хэмэд аппетит өндөрсдөг дөнгөж хилж байгаа тохиолдолд тэрийг ядраад байна гэж бодоод хүмүүс бас хит хийдээд идэв шүү. Хүнд бэлтгэлийн дараа тэгээд тэмцээний дараа л одоо порцны хувьд хэсгээд идэвэл зүгээр гэж миний хувьас бол санал болгож байна. За 4 км 320 м гүйж байна. Би нөгөө багасаа ер нь гүйж исэн 10 жил байхдаа л гүйдэг байсан. Хамгийн анх нэг гутал авахдаа Adidas-ын гутал авч исэн. Тэгээ энэ Adidas-ын гутлыг таа байсан Англид байгаа ээжийн эгч рүү захиалаад хамгийн үнэтэй гүйлтийн гутлыг бол авахулж исэн. Тухайн үед хамгийн гоё гутал байсан тэр одоо хүртэл манад хадгалаатай байгаа. Тэгээ би Adidas-т ер нь бол их үнэнч. Тэгээ Монголд нэг Adidas яг нэг гоё гүйлтийн гутал хувцас хэрэгсэл аппарелууд байхгүй учраас их авч чаддаг байсан. Тэгээд дубаад ирээд бол яг гүйлтийг ажил болгож байгаа учраас Adidas-ын гутал хувцснуудыг илүү их авч хэрэглээд явж байгаа. Тэгээд нэг найзтай болоод холын гүйлт хийгээд нэг өдөр хамтдаа холын гүйлт хийсэн. Нэг залуутай танилцаад тэгээд тухайн залуу бол Adidas-ын промошн багийн одоо менежмент дээр ажилладаг хүн байсан. Тэгээд нэг өдөр над руу чатчихэд "Баатар би чамд багийнхантайгаа ярилцаад Adidas-ын зүгээс гутал хувцаар чамааг ингээд power sport хийхээр боллоо" гэд. Тэгээ надад 3-4 гутал, уралдааны гутал, бэлтгэлийн гутал, тэгээд өдөр тутмын бэлтгэлийн гутал гэдэг өгсөн. Singlet, тэгээд подолк, short гэх зүйлүүдийг надад бэлгэлсэн. Adidas үнж байсныхаа төлөө бас Adidas-аас албан ёсоор officially байдлаар нэг удаа шагнуулсан. Тэгээд маш гоё байсан. Тэгээд энэ бүх зүйл officially явдаг учраас Adidas-аас зохион байгуулж байгаа ивентүүдэд оролцоод явж байгаа энэ community-нд хэрхэн ажиллаж байгааг судалж байгаа. Adidas бол сүүлийн үед маш хүчтэй одоо энэ зах зээл рүү орж ирж байгаа. Бүр эртнээсээ л анханасаа л гүйлтийн хувцас хэрэгсэл бас хийж ирсэн томоохон компаниудын болныг яг харахгүй мөн. Тэгээ одоо сүүлийн үед технологиуд бүр маш хөгжингүү болж эхлээд гой гутал хувцас хэрэгслүүд бол гарч байна.
тэр шутгаараа ер нь цаашдаа Adidas-ийн хувцас хэрэгслүүдийг бол хэрэглэн. Тэгээ би тэр менежерүүдээс нь асуусан. Надад яг хувцас бэлгэлж явах хувцас нь. За би энэний чинь төлөө ингээд та нарт юу төлөх ёстой вэ? Би зүгээр ингээд авч чадахгүй гэсэн чинь чи зүгээр өөрийнхөө гүйлтүүдийг хий. Гоё enjoy байгаарай. Бид нар чамаас юу ч авахгүй. Би ч нэр чамаас юу ч шаардахгүй гэж хэлсэн. Тэгээд тэр нь бол надад маш их таалагдсан. Ямар нэгэн промошн хийх гээгүй, ямар нэгэн одоо зар сурчлагын тоглох гээгүй, тэ ямар нэгэн одоо надаас мөнгө төгрөг авах гээгүй, ивент рүү хүчээр дуудаагүй. Тэр нь бол надад маш их таалагдсан. Тэгээд сүүлийн үед Adidas-ийн бодлого хувцас хэрэгслүүдийг өмсөд оролцож байгаа хүмүүс байнгын топ 5-д бол орж байгаа. Тэр ч утгаараа Adidas-ийн одоо гутлын технологи, энэ хувцас хэрэгсэл хийх технологи нь бол маш сайн байгаа гэдгийг харуулж байгаа. Хөгжүүлэлт маш сайн хийж байгаа гэж миний хувьд бол ойлгож байна. Би энэ Phoenix 5 гэдэг цагтаа бараг хийдэг 10 жилийн бараг 15 жилийн өмнө жиж магадгүй гарсан ч гэж магадгүй. Загварууд нь шинжлэгдээд Phoenix загварууд явсаар байгаа. За энэ одоо хэдэн оны хэ? Би сайн мэдэхгүй байна. Тэгээд Phoenix 5 цагийг ашиглаад байгаа. Энэ цаг цаашдаа 50 жилч ажиллаж чадна гэсэн баг анализ гараад байгаа. Би бол нэг энэ зүгээр ажиллаад байгаа учраас сольчий гэж бодохгүй байна. Яг тэгэхээр энэ бас түүхтэй. Би зөвхөн нэг өдөр байж байгаад юм зардаг ус. Тэгээд дэлгүүр дээрээ сууж байгаад манай нэг танил ах маань дэлгүүр дээр орж ирээд хатны энэ цаг байна. Чи энийг авах уу гэд. Тэгээд би дэлгүүрийнхэн бараагаар энэ цагийг бартер дэж авсан. Тэгээд тухайн юм энэ цаг хасахгүй бүр нөгөө батарей хүчсэн байсан. Тэгээд батарей хүчсэн учраас Монголд бол ямар ч засвар хийгээд хасах хямж боломжгүй. Тэгээ би Garmin-ийн төв рүү явуулаад батарейг нөгөө юунд солиосон, лабораторид солиосон. Яг тэгэхээр энийг энгийн хүн Монголгоод янз бүрийн юмыг янзалж болдоггүй вакуум цаг байдаг. Тэгээ вакуум учраас заавал лаборатори задлан лабораторид батарей шинжилнэ. Тухайн батарей нь маш хүчтэй учраас бас экологт хор хөнөөлтөй хаягдл болол. Тийм учраас энгийн иргэдэг бол задлж батарейг солино гэдэг ямар нэгэн сервис энд байхгүй. Зөвхөн official Garmin офис дээр лабораторид янзалдаг ийм онцлогтой байгаа. За ер нь бол сүүлийн үеийн бүх цагнуудны тийм л байгаа байх гэж би бодож байна. Crosspace, Huawei бас сүүлийн үед гүйлтийн спорт руу орж ирж байна. Ер нь томоохон цаг үйлдвэрлэгч компаниуд спортын цаг руу хийлдэг байдал руу орж ирж байгаа. За Apple Watch бас яг хэмжинэхтэй Apple Watch-тай мөн дөнгөж эхэлж байгаа бол ашиглахад боломжтой. Гэхдээ гүйлтчийн сайжрахын хэрээр энэ спорт орж эхлэхийн хэрээр таны хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж эхэлнэ. Хамгийн наад зах нь батарей нь удаан амьдрах, батарейгаа удаан барих гэдэг шаардлагаас эхлээд өөрчлөгдөж эхэлнэ. Доторх нөгөө функцүүд нь ч гэсэн өөрчлөгдөж эхэлнэ. Хэрэглэхэд амар хэлбэр болно. Тэгээ хэмжилт маш сайн хийн. Тийм учраас гүйлтээр хичээллээд advanced түвшин рүү ирэх гэж байгаа бол та бүхэн бүгдээ гүйлтийн зориултын цаг хөдөлж аваарай гэж бас санал болгомоор байна. Santo гэж брэнд байгаа, Cross гэж брэнд байгаа, Garmin гэж брэнд байгаа. За Huawei бас гүйлтийн цагнууд гараад байна. Энэ цагнуудыг сонирхож үзэх хэрэгтэй. Хамгийн олон нийтэд танигдсан цагууд гэж хэлж болно. Huawei бол сүүлийн үед элит мэрэгжлийн марафон спортын домогт тамирчин Eliud Kipchoge-тэй хамтарсан одоо гэрээгээр ажиллаж байгаа. За энэ гэрээндээ NN Running Team-ийн бүх одоо тамирчид энэ цагийг одоо Huawei-с гаргаж байгаа гүйлтийн цагийг хөгжүүлэлтэнд оролцож ажиллана гэсэн үг. Тэгээд дөнгөж одоо эхэлж байгаа 2026 оноос эхэлсэн. Тэгэхээр нэг 27 28 он гэхэд бас нэг Huawei гой цагнууд гараад эхлэх байх гэж би бодож байна. Одоо нэг хөгжүүлэлтийн шатн дээр байгаа учраас хүмүүсийн ашигласан байдлыг харахаар жоохон сэтгэл дундуур байгаа юм байна лээ. Тэгээ удахгүй мэдээ сайжрах нь ойлгомжтой баг. Huawei-тэй хамтарч ажиллахаас өмнө NN Running Team-ийн Cross-тай хамтарч ажиллаж байсан. Тэгээд тэр цагны хөгжүүлэлтээр хамтарч ажилласан байгаа. За тэгээд Eliud Kipchoge-ийн бас гэрээлээд хамтарч ажиллаж байгаа технологийн компани зүгээс Kocha гэдэг тренинг хөтөлбөртөө юм аппликейшнийг гаргасан. За тухайн аппликейшн AI цуурлаад за мөн тренер багш дасгалжуулагчтай шууд чат бичиж өөрийнхөө фидбэкийг өгөөж өөрийнхөө одоо марафонд бэлдэх хөтөлбөрүүдийг гаргуулж авах боломжтой ийм аппликейшн байгаа. Тэгээ энэ Kocha-г бас татаад гэхдээ төлбөртэй мэдээж ойлгомжтой. Тэгээд та бүхэн бас Kocha гэдэг аппликейшнийг ашиглаад өөрийнхөө марафоны бэлтгэлийн хөтөлбөрийг бас гаргах боломжтой шүү. За
хэрвээ та ямар нэгэн community-д орох боломжгүй газар байгаа ч юм уу те ямар нэгэн байдлаар community-д уулзах боломжгүй эсвэл ямар нэг өөр орон газар байгаа тохиолдолд мэдээч дижитал систем суурилсан дасгал хөтөлбөрүүдийг авч болно. За шууд ChatGPT-гээс бас дасгал хөдөлгөөний програмыг өөр дээрээ өөрийнх нь мэдээлэл сурлуулад авч болно. Гэхдээ та ChatGPT нөө санах байны хувьд тийм урт биш учраас таны асуулт бүрдэж шинэ респонсууд хариултлууд өгнө. Тийм учраас тэр нь за нэг сар марч байна. Тэгээд сарын дараа болонгот таны хамгийн сүүлийн 30 дахь хоногоос эхлээд нөгөө санах байгаагаар респонсуудыг өгч эхэлдэг учраас ChatGPT-гээс эхний байдлаар даалгавар авч болох ч гэсэн урт хугацаанд бол энэ ажиллахгүй гэсэн үг. Тийм учраас хайлуулах амьд харилцаатай байвал зүгээр. За Монголд бол маш олон гүйлтийн клубүүд үүсч хөгжөөд хийж байгаа. Гүйлтийн спорт бол ер нь дэлхийн дахинд буцаад маш хурдан сэргэж байгаа гэж хэлж болно. Нэг хэсэг бол хүмүүс өөр спорт руу их явж байгаа. Одоо буцаад гүйлт рүү ирж байгааг мод иргэн гэдэг шиг. Тийм учраас Монгол ч гэсэн цаг үеэд дагаад маш олон клуб үйл ажиллагаанд холбоотууд юм хийгээд явж эхэлж байгаа харагдж байгаа. За түүнээс би бол эхлээд актив running клуб гэдэг эрүүл мэндийн гүйлтийн клубт найзыгаа дагаж гүйж эхэлсэн. За түүний дараа Elite Runners клуб Монголын элит гүйчдийн клуб гэдээ байгуулагдсан. За энэ клубд орж бол хичээлж эхэлсэн. Бас удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа тасгалдгүй. Тэг маш сайн хөгжиж байгаа. Гүйдэг могийн тэр Баатар Алдахын өдөрдөөсөн баг хамт олон энэ клубыг ажиллуулж байгаа. За Elite Runners клубд та бүхэн ороод хичээлж эхлэх юм бол Монгол улсын шгшээ багийн тасгалжуулагч багш Дорж Улаан багшийн за мөн шгшээ багийн туслах тасгалжуулагч Шийдвэрч Улаан багшийн одоо зөвлөгөө тэгээд бэлтгэлийн хөтөлбөрийн дагуу бэлтгэл сургалт хийх боломжтой. За ингэснээр та амьд харилцаатай амьд баг хамт олонтой хоёр тасгалжуулагчтай. За хоёр тасгалжуулагчтай өөртөө тохиолдоод байгаа ямар нэгэн зүйлийг хэлэхэд тасгалжуулагчид танд таарсан одоо хөтөлбөр юмыг шийдэж өгөх боломжтой ийм баг хамт олон байгаа. За мөн бас удаан гүйж байгаа хүмүүс их байдаг учраас клубийнхнаа туршлагатай гүйгчдээс бас зөвлөгөө юмыг шууд газар дээр нь авах боломжтой байдаг шүү. Тэгэхээр ер нь бол амьд харилцаатай багаараа бэлтгэл хийх, багаараа гүйх хамаагүй үр дүнтэй байдаг. Би бол гэхдээ ер нь Elite Runners клубд байдаг ч гэсэн хөвчлэн ганцаараа бэлтгэл хийдэг. Ягаад тэгэхээр миний амьдарч байгаа оршин сууж байгаа газрууд клубийнхантайгаа ойрхон биш учраас тэгээд дандаа онлайнаар бэлтгэл даалгавруудаа аваад явдаг гэсэн үг. За одоо бол би нөгөө Дубайд Арабын нэгдсэн Эмират улсад байгаа учраас миний цаг агаар нөхцөл байдал цагийн зөрүү биднээс хамаарахгүй ямар нэгэн хүчин зүйлсүүд байгаа учраас одоо өөр хөтөлбөр сургалтаа хийж байгаа. Эндхийн цаг агаар орчин нөхцөл байдал за мөн хэрэглэх бүтээгдэхүүнүүд ч гэсэн өөр. Тэгэхээр миний байдал бол нөхцөл байдал өөр байгаа учраас өөр хөтөлбөр төлөвлөгөөр яг одоо хичээлж байна. Тэгээ одохгүй Монголд очихоор мэдээж элит гүйчдийн клубийнхаа төлөвлөгөө хөтөлбөрт хамтдаа уягдаад явна. За би өөр нь одохгүй Монгол явна. Тэгээ Улаанбаатар марафон бол бүх одоо үйл явц процесс та бүхэнтэйгээ хуваалцаад та бүхэнтэй туршлагаа хуваалцсан энэ блог хийсээр байх болно. За одоо 8 км гүйсэн байна. 8 км 200 м. За одоо 9 км 810 м гүйсэн байна. Удахгүй 10 боллоо. 9 км 950 м 60 м 70 м 80 м 99 за ингээ 10 км боллоо.